юм бэ? Хараад байна. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 дугаар сууглаас танаа тарын нэвтрүүлэг хэлж гин. Одоо бүгд нэгэн айлын хаалгыг тогшно. Энэ бол Монголын хөлбөмбөгийн спортод олон үзэгчдийг уруу татсан нэгэн эрхэм бий хонолох хаагт сэтгэж байна. Унгнутг танартэй би таван байхад дацахгүй би нэрээс танартэй би За зогсооч. онгон хүлэгнэ хазар даран дүүлээд байна уу Балч нэмэх байна. Дугтчих тоо. Сонготол тэнд дуурайлах шүү. Сэмэнэ. Би алжиг юм байна. Би 25 дугаар сууглаад явж байгаа маа. Хэдрийг хайлгаж байгаа. Ханах газар байдгүй гэдээ яг таны зорж ирсэн. Ор. Ти танаа танах гэсэн. Танах гэсэн. Асууж байгаа юм болоо гэж байна. Юу ч сон. Юу ч гэсэн орох үүднээс асуудлаа шийдсэн дээр ороод зүгээр за дөөмөн бүтчихүнэ гэвэл ихтгэн ажилла батсан дээр дараачийн айл хайсан дээр. За орчихоо тэгвэл. За оръё. За гэлээ. Хүл ягаа вэ? Таар байгаа юу? За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За балжаах. Сайхан үлж гин үү? Сайхан үлж чинь. За ямар юутаач цайлган цагаан сэтгэлээ үрж ирсний бэлэг. Сүү. Дээд сүү. Дээж үрж амьдрах хэрэгтэй. За энэ тараг нь цагаан эдэтэй орж ирэх хэрэгтэй. За өвжөө тухтай байна уу? Үлж тухтай сайхан байна. За ойрд юу аялуулж байна? Хөлбөмбөгөд тайлбарлаж байна. Балжинамтай өдөр нэвтрүүлэг. Энийгээ бол одоо хөтлөж явуулж байна. Зочноо олон нутлан тэгэл бас ажиллагаа ихтэй чи мэдэн шүү дээ. Энэ нэвтрүүлэг. Мөн дээр нь бас нэгэн телевизээс бас нэг спортын жижигхэн тийм цэнгийн нэвтрүүлэг хөтлөөч гэсэн. Бараг ер нь танахаас шахуултаа. Тийм үү? За. Одоо тэрлүү би бас орж ирэн магадгүй. Иймэрхүү маягаар ажил ихтэй сайхан үйл болж байна. Сайхан үйл болж байна. За менежер. Энэ хүн одоо яг хуу закадри араас бол те ай хин яг хуу. За тэргээр нь бид нар мэдх юм. Тэр нэвтрүүлэг хэр хийж явах энэ нөхөр таваарна ш гэж байгаа. Өөрийнх нь яриагаар бол хэр ихтэлтэй юм бэ энэ нөхөр. Болж ах маш сайн хөтэлтэй шүү дээ. Хүмүүсээ сайн судална, орох зочдод бол нэлээд сайн судалтай. Ер нь бол тажгүй шүү. Өнөөдөр өөрөг энэ тухай яриад манай цэнгэл маань тэгэл ер нь орж ирсэн. Одоо дараагийн зочин ийм юм байвал зүгээр байна, ингэмээр байна гэдэг. Тэгээ бас нэг 5 хүнд хэлэхээр л нэг ганц нэг нь л зөвшөөрөх юм аа тэгээд. Чи тэрнээ зовлон гоодох юм тийм. Яг би ихтэй хаалганы цанаас та тэр зовлон айгу мэдэрсэн болохоор ор гэдэг нь шүү дээ. Аргагүй одоо тэгээд энэ чинь бас адилхан телевизэд хамт ажилладаг гэж бас юунууд ухаан дөрөөгүй тэгээд үгүй өнтер гэдэг ч болохгүй шүү дээ бас. Тийм ээ тийм. За ахын доо цагаан уучих бас тэгээд. За гэр бүлийн гишүүд байх шиг байна. Гэр бүлийн манай охин бага охин. За. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг алтан дөрөв гэдэг. За. Хаан сурдаг уу, ажилдаг уу? Ажилдаг. За, ажиллаж байна. Орон сууцны нийтийн аж ахуй удирдах газарт нэгтлээ. За. Мондаг юм нэгтлэн. Маш нэрийн дүн байх нь шүү дээ. За. Манай хөргөн энд байж байгаа. Сайн байна уу? Ингээд Алтан дөрөвт Мөнхбат. За, Мөнхбат ямар албаштаг бай? Нэ хувийн байгууллагт. Хувийн байгууллага. Тий, төмөр эзэн үйлдвэрлэж шүү дээ. За. Канууч энэ их сайн мэрэгжилтэй бол их сайн. Мондаг юм. Яг энэ нийтийг яваад ирсэн гэх юм бол манай эхнэр бол одоо барилгын инженер хүн. Харин би янийг асуух гал байла. Харин яг үн ингээд томлолтоор ингээд явдаг. Тэгээд ороод энэ хэдийгээ бас та нар нэг хүрээд ирээч. Бид нар ер нь Йолкос хойш уулзаагүй байж байгаа шинжилээс хойш. За. Амьдрал нь болохгүй байж байгаа. Өнөөдөр харин их тарсан гэдэг энэ үхэн хойно манай том охин ээжтэй цуг амьдарч байгаа. Тэгээд тэднийхээр ороод гарсан гэхээр би аль нэг мөсөн та нар наашаа хүрээд ирээ. Та нартай бас нар солих 5 үг байна гэдэг.
Би харин Ингээ ороод ирэх чи олоолаа байгааг очрно. ханы жил хаана нэгэд ингээ болондохоо ингээд нүдэрээ нэгжээд байх шиг байлаа шүү дээ би чи одоо хэрэгсээ. За тийм очтой. Учиртай ажилтаа яваа. Тэ. Техникийн инженер хүн гэдэг чинь ерөөсөө одоо өвлийн цагт бол одоо бүх тооцоо судалгаа очиж газар дээр үзэж хараад энд яг хавар яг ингэх юм байна, тэгэх юм байна гэдэг юм байна л да. Хөл бөмбөгийн тайлбарын закадраас ерөөхдөө бид нар мэдэж авлаа шүү дээ. Таны анхны тайлбар чинь хэдэн онд юм бэ ер нь? 2006 оны 6 он тий? 2006 оны 6 сарын 8-ны шөнийн Герман Коста-Рикагийн дэлхийн арга шалралт тэмцээний тоглолт. Тийм баг. Ер нь та өөрөө зүгээр ерөөхдөө үнэхээр хөлбөмбөгтөнд хайртай дуртай юм шиг байна. Тэгээд бүр нэг багын найзуудаа бүр тэр хаа хоолын сэлэнгээс цацаж нэр дурдаж татаад л хаа хоолын тэр нэг зургатыг бид нэр үзэх гэж бүр үүлээ үздэг байлаа гэж яриад л тэр ярианаас чи сонсохоор би таныг сэлэнгийх гэж гадарлаад байгаа юм. Одоо баг хөлбөмбөгийг би таны тайлбараар олон түүхийг сурсан мөртлөө тэрний хажуугаар таны тухай бас гадарлаад байгаа шиг байна. Таны сураад байгаа шиг. Сэлэнгээс өдийг хүртэл 2006 оны хөлбөмбөг тайлбарлагч Балжны мөртөл та тэр амьдралыг дүүдэд товчхон ярьж өгвөл зүгээр. Ах нь бол нэг юм аа. Тэгээд орж ирэхэд таны зурагт магадгүй ойртой дэр юм уу эсвэл Россия нэг дэр байж ах юм байх гэж би баг ойлгосон. Үгүй. Тэгээд тэр чинь юу ч юм бол ерөөсөн юм байна. Ах нь бол ер нь 86 он арав төгсөөд тэгээд тэрнээсээ хойш одоо 2006 он болтол энэ 20 жилийн дотор бол ерөөсөө туг өрсөн тоглол хариулсан. Оросны дэдийн 7 хувийн нэгийг аймагт очиж албан ёсны конкурс уралдаан шалгалт өгөөд ингээд ээжигээ баярлуулаад 90 он бол одоо миний ээж миний хүү бол мундаг оюутан гэж сумандаа бол одоо надаар бахархаж одоо тэр үед айгүй гоё байсан. Тэгээд би шалгалтын дээр яг нэг хичээлийн бүр яг нэг сэдв дээр 3 удаа унж одоо тэр юунаас ч болсон багштайгаа харилцдаг харьцаанаас болсон юм уу яасан. Тэгээд сургуулиас буцаж очоод нэг хэсэг жоохон бэжмэн гондохон байсан баг. Дараа нь хөтлийн орслын багшийг ичнэгээр одоо энэ багшийн дэдийн ичнийг төгсөөд тэгээд хөтлийн орслын багшийгээд 104 дэх сургуулийн орслын багш хөтлөө 13 жил бэ самрын өмнө зогсож хүүхдэд хичээл заангаа үнтэй харьцахад ийм байд юм байна. Нүднийх нь харц ийм байвал энэ хүн ингэж юм тэгж юм гэдгийг би мэдэж авсан. Миний нэг 20 жил нэг ийм л төгтөө. Тэгээд та хүүхдийн нүдний харцыг хараад нэг юм байдгийм байх, тийм байдгийм байна гэдээ багш болсон хоноо ойлгохдоо эргээд өөрийнхөө зүгээр сурахч байсан Балжнымыг харахаар хэрсэн сурахч байсан байна ер нь. Би айгүй муу сурахч байсан. Тооны хичээл дээр бол ер нь их тийм явцгүй, явуургүй тийм аман хичээлд бол маш сайн. Ялангуяа түүх газар зүй хичээлд бол сайн. Тэгээд одоо өөрийгөө бодоход би нэг тийм илүү дутуу хөвгтэй багш нарын одоо нэг хайр хүлээсэн томоотой хүлээцтэй тоондоо онц сурдаг ийм хүүхэд байгаагүй юм санагддаг надад. Тий. Би сүүлд багш орчоо гэж яхад юм л бол өгүүлэлэг тавьж идэг нэг олон хүүхдтэй юм заавал анги дотор байдаг. Тэрийг харангуйтаа би яг л ийм байсан байх та гэж. Тэгэхээр би нэг тийм мундаг сурагч энэ бол байгаагүй юм шиг байгаа. Тэгээд ер нь тэр алга бөмбөг яг таны сэтгэлийг хизээ хөдлөсөн ер нь. 1982 оны дэлхийн арга шалралт тэмцээн наримтлал агар дээр яг тэр үеэр би энэ олон улсын банерын наримтлал агар сургуулиас нэг л хүүхэд явуулдаг байсан. Тэгээд тэнд ирсэн чинь хотын хүүхдүүд бүгдээр хөлбөмбөг үзээ ганц нэг хүний нэрмэр яриад байхаар би үнэхээр гайхсан. Мэдгүй хүний нэрмэр хэлээ те гадаад хэлээр яриад өгдөг. Яаж ингэж мэдээд идэх юм бэ? Яагаараа ингэж идэх юм бэ? Тэгээд би нэг 3 нэртэй очсон. Бразилийн цагаан бэлээ одоо очих тэр Зико юм бэлээ дасгаж өгч болсон Японы. Марадона. Тэгээд нэг Марио Кемпс гэлүү Платини гэлүү нэг тийм халт 3 нэртэй очсон чинь Оросууд манай суманд телевизийн станц тавьчихсан байсан. Нөгөө дэлхийн аврагч үргэлжлэх гарч. Юу ч мэдэхгүй улсууд донд 3 нэртэй хүн гэдэг чинь баг охин багш залраад ирсэн юм шиг юм болж. Хотынхан наадах чинь ингэж юм бэ? Ингэт юм бэ? Корны гэдэг чинь булангийн зохилт гэдэг юм байна наадах чинь. Батар гэдгийг чинь яг бичдэг үг нь вратар гэж бичдэг юм бэ.
Штанг онцлоо өнтер гэдэг чинь штанга гэдэг үг юм байна энэ гэхэд хараад эднээс тэгэж төрүүлсэн нэг тийм 82 он. 82 он. 82. За, болж авах гэртэйгээ танилцуулаач. Гэр Тэг би бүр тэр 2 мөртөөгөө тэр зураг хүртэл яг л та өөрийнхөө үгээр хэлсэн юм шүү. Оржирсэн өмнөг бол ерөөсөө би тоглоомор тэгдэг байхгүй юу. Эхлээ чи тэр мөрг гэлдэг. Мөрөхгүй би ачиж. За, мөргий. Тэг юм бол би юм. За, тэг мөргий. За, мөргүүлгэн. За. За, маган. Ганц алтан зарчим бол. За, мөргий. Аа одоо ингэ рестлинг агуу алдар төлөв мөсөн Роналдо таа бүхэн бол одоо бүгдээ мэдж байгаа те. Тэгэхээр энэ үнийг бол одоо би бол одоо үнэхээр дахин шүтэн биширч тэр олон ихнэр одоо сольж байсан ч гэсэн эцсийн эцэд бие организмда одоо тэгээд дийлдэхгүй ингээд одоо бүдүүрээд ингэсэн ч гэсэн би бол одоо ерөөсөө энэ үнийг бол нэр одоо энэ бол одоо миний яг өнөө цагийн шүтэн. Би ер нь тэгээд хөлбөмбөг анх үзэж байхдаа миний шүтэн дуусан гутал дахиад би хөлбөмбөг үзэхгүй ингээд зогсчих юм байна гэж ойлгодог байсан чинь шүтэн нэг од харангууд нөгөө од гарч ирээд байдаг аягүй ядаргатай юм байна л та. Одоогийн энэ Месси Роналдо гэдэг байгаа сагсуу хүүхдүүдэд би энэ ямар хүн байсан бэ гэдгийг би бүр баг яамаагүй тоглолтын дээр ч гэсэн ярмаар санагддаг байхгүй. Гэхдээ болж өгдөг. Тайлбарлагч тий. Яг үнэ бас тэр чинь ажиллаа англиэ тэглээ гээд нөгөө шүүмжлэгч баригадынх нь намайг ингээд шүүмжлээд аавдаа сандлаа аваад өгдөө. Таны хөл жоохон за. Тэгэхээр би хоёулаа иш суужгаад гэрээ танилцуулах гэхээр би бол одоо За иш за. Ийм л юм ярих гэдэг л та. За. Энэ бол одоо миний бол зүгээр яг энэ цуглуулга энэ Орос сононгуудын бол ерөөсөө зүгээр хэсэгхэн юу вэ? Энэ өнцөг бол миний бестселлер нэвтрүүлэг бэлддэг өнцөг л дөө. За миний үзэх дуртай нэвтрүүлэг тийм. За энэ компьютер бол одоо аль дээр үе охиндоо авч өгсөн компьютер нэг асчхаараа унтрагдгүй юм сайхан. Тэ. Жишээлх юм бол одоо ингээ бестселлерээ бэлдээд сононгоосоо уншин, номын уншин тэгж идэл чинь компьютер дээрээс ингээд бас тодруулж харах юмнууд энэ төр байна л та. Тэгэнгүүт энэ чинь унтрахгүй сайхан халаал уламл дүмгнээл байна. Ажлаад өглгээд байна. Ажлаад байна. Би л ажлаад байвал ажиллана. Насэтгэрэн салгах юм бол тэгээ нэг юм унтрах нь яг энэ бол одоо миний яг бестселлер хийдэг болон байж байгаа. Тэгэхээр бол ерөөсөө би одоо нэг Челси, Ливерпул, Манчестерийг нэг 5 жил сонирхчоод Вампирсыг хэдэн гол хийсний статистиктерээс харчаад зарим хүүхдүүд би ер нь энэ Валжины оронд тайлбарлаж болмоор юм шиг байна гэдэг ах шиг байгаа. Зүгээр тэр үгүй уучлаарай. Ерөөс тийм биш. Хүн ер нь уншснараа л статик. Уншснараа л ярьдгийн хүн. Нэр өмнөд би хэдийгээр хатуураад байгаа боловч би ийм их юм уншсан, ийм их юм чийжилсэн юм чинь надад бол нэр үнэхээр бүр халгад цалгиж байгаа юм шиг дотор ингээд бүр ингээд гацганаад байдаг. Ялангуяа 2008 оны Москвагийн финал Манчестер Юнайтед Челси хоёр гарч ирэхэд бол би бол нэр бүр ингээд бүр ярих юм багтахгүй би тэрэндээ бүр ингээд бачуурж байгаа юм чинь нэр би зөндөө түүхээрмаар байдаг зөндөө юм ярмаар байдаг Москвагийн Лужникийн энэ ногоон талбай дээр чинь энэ хоёроос өмнө юу болж исэн гэдгийг хүртэл ярмаар байдаг. Тэгэхээр юу та чинь хөлбөмбөг сонирхдаг хүн ингээл яваал найз нөхдөд хөлбөмбөг илүү мэддэг. Тэрийг хуваалцдаг тийм болоо наа чинь тийм биш шүү дээ гэд ярьдаг. 2006 онд ингээ анхны хөлбөмбөг тайлбарлаачаа гэдэг ерөөхдөө магадгүй саналыг авсан баг. Тийм үү? Та нэг хөрөнгө явж байгаад үгүй тэнд нэг болж нэг нөхөр байна лээ. Тэр бас ярина шүү наа чинь тайлбарлана шүү гэд. Тэр саналыг авч явахд бол бас ихтэй ширгэнжсэн биз дээ ер нь. Хүн өөртөө ихтэй юм дээр ерөөс тийм байдгүй юм байна. Би бол тэр саналыг бол одоо манай би чинь одоо энэ хантайгаа бол одоо би сүүлд гэрэлсэн. Тийм манай хоёр охины ээж нь тухайн үедээ амьд сэрэн байхдаа хүнээс сонссон байна. Телевиз тайлбарлагч хайж ийн гэдгийг надаас салтсан оноо. За энэ нүг нь манай балжаал таарандаа гэд бодоод тэгээд тэр сонсгосон үндэ хэлсэн гэсэн. Адилхан орсны огш байсан. Тэгээд та нар одоо
манай балчааг нэг юу яагаад тэр цаад улсуудаа хэлээч. Тэгээ би яваад очиход намайг үзүүлэх юмтайгаа ирэхэд нь би 50 шар тор дүүрэн тэмдэглэлийн дэвтэртэйг очсон. Энэ бол миний хард, энэ бол миний ноутбук. Тэгээд ингээд өмнө ширээн дээр үзүүлэх бараг тайлбарлах, үзүүлэх диплома авдар гэдэгт нь би ингээд диск одоо шар тортой юм аа 50 тор гэдэг шүү дээ тий. Бага SD карт л ингээл асгасан байж тэрс. Юурээс тэгс. Тэгэл ингээд асгасан чинь л ерөөсөө тэгэл улсууд ерөөсөө юу яасан л та хачин болсон л тоо тентэр намайг шалгаж яасан улсууд жишээлх юм бол би энэ дээрээс зүгээр ингээд ерөөсөө энийг ерөөсөө ингэж асгаал дуртай уудснаас дуртай юм асуу нэг жил нэг дэвтэр би хөдөлдөг юм аа энэ 20 байх ёстой гэж 1 2 3 4 гэж ингээд явсан. Тэгээд энэ олон жилийн явцад одоо нэг 4 5 алга болоод ингээд 10 хэд ингээ байж байна. Тэ? Тэнгүүд инх бат захирал маш мэдэрдэг тийм хүн байсан. Ерөөсөө шууд энэ дэвтэр бол харанхуандаа ингээ гаднаас нь харахад энэ намайг орхон суманд багсалж байхад 99-с 2001 оны дэвтэр байж ин магадгүй юм байна. Энэ дэвтэр дээр Орос Украин хоёр уг нь Францыг мултлаад 2000 оны Европын аваргад Орос нь тийм тэмдэглэл байж ингээд харахад 99 он гэж байгаа байхгүй. 99 оны намар Орос Украин хоёр хоорондоо тоглоод хэрвээ тэнцсэн бол Франц жигжсэн газар юу 2000 оны Европын аварга бол. Ингээ Оросоос ерөөсөө үдсэн болгоно бичнэ Спартака ингээ бичнэ. Оросын орооны 15 минутын времягийн спортоор ямар л хөлбөмбөг гарна тэрийг бичиж авна. Бүтэн жил байдаг. Тэгээд энэ дэр нэг юм дэвтэр болгоны нүүрэн дээр нэг сони юм байт юм л да. За. Жишээлх юм бол тэр жил ирсэн улсууд, явсан улсууд гэл ингээл тэгэл эхэлдэг байхгүй. Нөгөө өвлийн 8 шилгээний цонхыг л хэлээд байгаа. Тэгээ ингэж явсаар байгаа л тэгэл хамгийн сүүлд чинь одоо тэгэл аваргуудын лигтэй жижигхэн зураг мурагтай за саяны миний ярьдаг тоглолт бол энэ дээр ингээд хар өдөр хөлбөмбөгийн хар өдөр 10 сарын 9 гэж Шевченко цаг дуусахдаггүй бол хийчдэг байхгүй. Шева хийгээгүй л байсан бол Орос нэгээр Европын аваргад гараад Шева өөрөө Украин плей-оффод тоглоод Франц усгүй арчуулж байгаа газар Шева ингүүтээ Францыг гаргаж хаяад Оросыг мултлаад өөрсдөө плей-оффд мултраад тэгсэн чинь Франц явсаар хагаад 98 оны аваргууд ч 2000 он төрүүлгийн одоо жишээ бол одоо тэрэлтэй одоо ингээд одоо би нэг энэ улаан дэвтэр бол 90 оны дэвтэр дээ энэ бол одоо оюутан байсан агуул Хонцгийн Бадарчин Тэмээ шүлэг дуутнуур муур өнтер гарч ирсэн үг мөгийг бичээд авцсан. Өө тэгэхгүй аж. Зогсоод байх нэ. Аялгууд мөрөн гэлж. Аялгууд түрээд зоргол халуун гэлавч байгаа шүү дээ. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Таныг би ерөөхдөө нэг хүнээс сонсч ирсэн нэг хүүхдээс хичээлээ заад хөлбөмбөг яриад байдаг. Яах юм? Заах гэд нэг олигтой Оростой байгаагүй юм мэдэхгүй юм чинь. Хүн мэдгээ заасан дээр. Тэг Орос хэлний багш юм байгаа үстэй. Оросод радугаа заах хэрэгтэй үстэй. Орос хэл нөгөө модноос гарсан. Англи хэлтэй нөгөө групп болсон чинь ангийн онц сурдаг хүүхдүүд бүгдээрээ юу руу яваад англи хэлний группд ороод ман дээр дандаа хөөрхөн царайны хэдийн юм ирнэ. Тэдний томоотоо суулгахын тулд хөлбөмбөгээр. Бид нар тараад угаа заагаад бол хэрэггүй шүү дээ. Ямар ч хэрэг. За тэгээ манай Шилэг аймгийн цаг даргын жоохч гай. Тэхгүй байж. Энэ жил би 90 жилтэй. За тэнэг сайн. За дэлгээд. Тэг дэлгээд үзье харъя. За Шилэнгийн аймгийн засаг дарга хамтын зүтгэлээр их нөтөө гэж үл яагч. За. Хүндэт болж нэм танаа. Аймаг орон нутгийн хөгжил, сэлэг төвнийхэн амьдралын сайн сайхны төлөөх үйлсэд оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөөр зориулан амжилт бүтээл гаргасан таны сэтгэл, зүтгэл, бүтээлийг үнэлж, аймгийн засаг даргын жоохчгээр шагнав. Үйлс бүтэж, үлзий буян оршуултгай. Засаг дарга иш оргил. 2017 оны 19-16. Сайн явлаа.
За. Энэ оргил засаг дараа би аймгийн сумынхаа би 90 жилд угтах хаалга гэдэг сум болгонд нэг угтахууд хаалга байдаг шүү дээ. Тэрэнд бол одоо би бас маш их хүч хөдөлмөр зориулсан. Манай эхнэр тэрний зургийг гаргасан, зохион бүтээсэн, төсөв тооцоог нь бодсон барилгын инженер хүн чинь тэр хүн байгаагүйсэн би энэ рүү бол дайрч орж бол чадахгүй. Айгуул чи чадна гэж хэлээд би чамд нэг хэдэн цаас нүрийнхээ буянгаар олоод өгтөл. Чи бид чадсан чадаагүй ч юмгүй талаар болгочих магадгүй байсан. Тэгэд манай эхнэр хажуунаас Балжины маа чи 5 сая төгрөг олох юм бол эхлээд ундаамаа хийн, дараа нь 3-ыг олох юм бол дээш нь ингэн, дараа нь 4-ыг олох юм бол ингэн. Тэгээд манай нутгийн зөвлөлийн залуучууд энэ ажлыг яг хувааж аваад хийсэн санхүүгийн бий босгосон. Тэгээд одоо 190 жилд очиход айгүй сайхан талбай цэцэрлэг 2 том сарвч садтай. Энэ бол тийм учиртай. За. За тэгэхээр энийг би авахаас аргагүй байна уу? За аргагүй байна. За яшин ингэж тавьчих. Тэгээд житлээ мянган шин нойргон онсон гэд өнгөрсөн авар төрийн дэд одон медалаар шагнууллаа. 10 жил тайлбарлахад алтан дөрөв 100 тоглолт тайлбарлахад би гэртээ жилд 365 хоногийн би 100-ыг ондоггүй 345-ын тоглолт 130. За тийм. Тийм. Чи тэгээд жилд би 100 хоноогүй юм чинь 10 жилд би хэд хоноогүй вэ? 1000 гоогоос. Нэг ороо очиход 3 кофе уудаг гэвэл би хэдэн мянган кофе уух уу? Замбраага алдсан. Тэгээд дараа 1000 тоглолт тайлбарласан 1000 шөнө унтаагүй хүн бараг Германы эрдэмтдийн судалгаагаар бол 25% согтолттой жолоочтой адилхан байдгийг гинлээ. Нэр шөнө нойрго өглөөрөө донтно гэж байдгүй шин. Тэгэл машин барайл гардаг. За одоо яг Монгол бол нэг үнэртүүлээд уугаагүй юм байна гэн түүнээс биш. Одоо Германд бол тэгж үздэг юм гэсэн. Эрдэнэтийн Балжины Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарилгаар Алтан гац содонгоор шагнагдсан тул энэхүү үнэлгийг олгов. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдэрч. За тэгжэл чинь энд бол ерөөсөө одоо миний хамгийн эрхэм нэгэн зүйл бол одоо манай ижигийн минь хөдөлмөр баг. Намайг тайлбарлагч болсон 10 жилийн бүх юг ерөөсөө бүх сонингийн ажилбарыг бүгдийг нискоочтож одоо нөгөө амьд байгаагийнхаа хүүгээрээ бахархаж одоо жаргал эдэлж штэ тэр хүн бол энэ бол миний ээжийн хамгийн жаргалтай ажил байхгүй. Тэгээ ерөөсөө наад чинь бол одоо ийм л учиртай юм л да. Миний ээжийн уран бүтээл. Энэ бол одоо миний өр хүүхдүүдэд бол одоо үлдэхэл ёстой юм л доо. Тэгээ эдгээр бол одоо тэгээд өнөөдөртөө бол тоохгүй. Нөө би одоо мөнгө хүш. Одоо нэг хүш. Би мөнгө хүш. Эдгээр тоохгүй ингээд аав гарч ил байна гэх юм. Аавын тухай тэр тэгжил байна гэх юм. Тэр энийг ээж бол одоо ингэж уухгүй ингэж бол одоо явсан одоо ийм. Энэ бол миний бол одоо үнэтэй юм аа. Дэлхийд Монголд ганц үйдэг Барсагийн цаг. Яг энэ уусартай цагийг чи Монгол төрөөс хаагаад болохгүй. Тийм үү? Тийм, нэрээ хаагаад болохгүй. Барса логотой. Энд яаж яваа таны богонд хүрээд оруулж ирээд энэ нараа Японы Seiko нэг захиалгаар хийлгсэн юм байна л да. Дэлхийд 1000-ыг хийлгээд Монгол руу ерөөсө 25 орж ирэхдээ яг ийм оосортой яг Барса оосортой гэн бүр менежер нь энийг ерөөсө балж ахал зөвлөж өгөлтэй. Зүгээр өл өмгөл нэг тийм мэддгүй мөнгөтэй хүн зүгээд хэрэггүй. Гэт ерөөсө тэгээ Сэнэг рүү уцсан чинь Сэнэгийн спортын албаны дарга байсан Бадралт гэсэн байхгүй. Балжаахаа нэг цаг өгөх гээд байна. Надтай юм шиг байна. Хойлоо яваад очих гэсэн өрөөнд нь дахиад орсон чинь өө яг зөв хүн энэ биш тэгээ надаа өгөөд тэгээ Бадралт бол өөр цаг өгсөн л дөө. Зүгээр Барса гэсэн логотой цаг бол байд юм байлээ. Яг энэ Блауграна гэсэн энэ хөрөмхөх оосор бол ерөөсөй байхгүй. Би бол ховдын дарвын хувраг хүний сүнс гэдэг юм байна лээ. За энэ Алтан гэрэл содор бол 300 жилийн түүхтэй. А тэрийг энэ улаан жамсран бурхныг бол одоо
юу яасан доо нодлон бурхан урлаач хинээр сайжруулсан. Түүнээс бүр ингээд тортгод дарагдаад бүр юу ч мэддэхээ. За манай аав гэхээр одоо нэг 100 хүн байд таарна. Би 50-тай юм чинь. За яг хоо 90-тай 80-тай. Одоо манай аав ч одоо 74-тэй. Тэгэнгүүт чи хэн цаашаа яв. Манай өвөө гэхээр чи одоо бүр талига 100 гарч байгаа. Өвөөгийн дахиад өвөө нөхөр чи одоо бүр 200-ууд өгч орж ирж байна уу? За тийм. Тэрний ахынхан эдэлж хэрглэж исэн юмнууд нь ингээд энэ дотор ч одоо зөндөө юмнууд би одоо намайг харж явдаг юм л да. Тэгээ би одоо буруу хэрэг хийчихээр ирээл мөрөгтэй зөв үедээ бол тэгэл Буруу хэрэг нь голцоо ямар хэрэг байх вэ? Яг дарсны хэрэг мэрэг инээ тэр юм залуу үед бол байлгүй яг ажил бассан юм дээр. Та түрүүн бол ээжийнх юм үзүүлээд энэ бол би Лондонгийн бирж дээр өмссөн костюмаас илүүгээр би надад бол энэ хамгийн үнэтэй зүйл юм аа дүүмэн гэдээ үзүүлж байгаа нь гайхалтай. Та зүрх гэхдээ ер нь одоо ингээд бодоход ээжигээ залуудаа хэр ер нь нойргоо хануулж ирсэн би ер нь. Шиштэй зөндөө олон юм байна. Би одоо энэ балжин юмтай өдөр нэвтрүүлэг хөтлснөөс хойш хүн ээжигээ би өчтөр гүрээ ахтай ярилцлага хийсэн. Уйлсан тэгсэн тэгээд найруулагч бараг хөтлөгч нь эзээ үлж исэн гэсэн явцтай болов гэж асуулт байлээ. Түүнээс гүрээ ахыг би яг ах нь одоо ингээд одоо 60 гэд үрчээд улам хийжигээ санаж ийн гэхээр би одоо юу яа. Би л ер нь зоос. Баярлуулахтаач баярлуулсан. Одоо миний нэг бодлоо гай. Миний ээж ямар хитэн жил дэлхийн авраг сонсоо гэлээ. Би бол энэ аврагын дэлхийн аврагыг, энэ зуны дэлхийн аврагыг бол би бол миний тайлбар өгөх юм бол яг ээжтэй л зориул. Миний ээж тэр хуучны өмнөг ярих айгүй дуртай. Би тэрийг ярьж өгөн. Тэр хуучны үл өмгчд нөгөө дасаа юм тэр үед фотолокой дээр гарч ирсэн зургийг би ингээд хаажилж байхад ээж хараад за энэ нэг дасаа юу гэж хүн байжтай энэ Германы Бекенбауэр Матеус гэж байжтай гэж харж ирсэн байна л да. Хуучны юм ярихаар л ээж магаас нь айгүй дуртай байдаг юм. Би ээжээс асууд байна гэсэн л та анхны хэдэн жил. За тайлбар ямар болсон бэ? Ялангуяа 2006 оны дэлхийн аваргын Галланд Испани тоглолт нэг шөгийн тоглолт нэг амар олон улаан удс авдаг тоглолт. Тэр тайлбарлаж гарч ирэл. За би ямар байсан гэж тэгсэн чинь миний хүү ёстой онцсон байсан. Би тэрэн дээр бол тэгсэн чинь улаан удс аваад нэг бэлтээд зарим нь ингээ гарцсан Ван Боронк хоростон гадаа талбайн гадаа багт нь байлдаантай киногаар явах юм бол энэ бол өстой нэр баг дарганаар нь өдөж жагсаалаас гарчихсан мөртлөө хажуугийн ингэр дээрээс айрмаа өдөрдөж байгаа нь энэ юм аа. Энэ бол манай өвөгийн одоо ер нь үлдээсэн юм л доо арга нэрээ. Түүнээс тухайн үед би тэгэл за хажуугийн ингэр гэж яриамаарэ гэх нэг л байлдаантай кино өвөгийн ярьдаг юм. За хоолоо. За тэгээ та ч сууцгаа бөөндөө сууцгаа. Манай цэнгэл мэнгэл бас зочин тэр байж тээ бас. Тий бас зочин мөчин байж гин. Тэгэхээр хүний анхны хайр бол хүний ээж байдаг байна. Захирлаа таны кофе. Та ч гэхдээ ямар ч гал алдахгүй шиг л байгаа юм байна. Тийм үү? Хань ижил байхгүй ч гэсэн ажиглалтай байгаа ч гэсэн нэг. Цаадах чи бүгдийг бэлдэж өгөөд явуулгүй яах вэ? Тий яг нь бас чинь миний хэд хоног идэх хоол ундыг, өмсөх хувцс сунрыг бүгдийг бэлдэж явна шүү дээ бас. Ер нь хэд чанад ирээ үлээ ажил төрөл ийм шүү тийм шүү гэн. Одоо тэгж бид нар нэг нялх хүүхд шиг хэд хоноод ирэх ингээл өдрө болгон араас нь мессеж бичээл уцтаал ирэх болж байна уу тэргээ тэгдэг нас ч өнгөрлөө шин. Би хоёр охинтой манай хүн хоёр охинтой тий манай өмнө хоёр охин бол одоо бас адилхан сайн сайхан явж байгаа. Тий яг үнэ тэгэхээр чин ер нь одоо энэ хүүхдүүдийн төлөө бас нэг амьдрдаг бас нэг юм нэг хэсэг ирэн үе бол одоо байна л та. Тий тэгээд тийм учраас харин тэгээ хамгийн бэлтгэсэн ерөөсөө тэгэхээр ерөөсөө айлт байхгүй. Одоо тэр бэлтгэхээр хож намайг дээл өмсөх юм бол би бол одоо дээл цагаан самс малгай гутал бүгд байлан одоо ерөөсөө яг энд ингээ боогод хийгээ тавилаа шүү инглээ шүү гэл зүгээр харах ухаандаа л одоо тэр тийм байгаа. Тэгэхээр үгүйж тийм гал алдна гэсэн юм бол байхгүй. Ээждээ эрхэлж явсан. Ээждээ эрхэлж явсан. Би ерөөсөө өвөөдөө эрхлээд 13 нас хүрээд эмээдээ эрхлээд 27 нас хүрээд ээждээ эрхлээд би нэг за ээждээс би нэг 40 гартлаа багтаа эрхэлсэн.
Одоо ч эхэлж байгаа. Одоо ээжтэй эрхлэх нь бол дараа багассан. Тэр одоо бол ван дээр эхэлж байна. Хүүхдүүдтэй эрхэлж байна. Охтуудтай эрхэлж байна. Эрхлэн. Бид нар чи миний урдаас юм хэлэхгүй би ч одоо тэгээд хүн ч хүүхдтэй ч бас нэг тийм ширүүн дөрөв юм хэлээд чаддгүй юм биш. Зээгээ харин хэр эрхлүүлж байна вэ? Ёстой баг та. Аммуу байна. Ястай ясаа үүдгүй юм бэ? Хорон би эрхлүүлнэ чи. Одоо нэг аав ээжтэйгээ байдаг болохоор намайг одоо нэг говьд тавиад явдаг болохоор тэгдэг юм уу яа гэх юм. Би нэг 101 өмнө бүдэрч унаад айлгцсан юм уу тэрнээс одоо бүр нэг жаахан тэгсгээд. Таны хөлдөлтөний ноцтой биш үстэй ер нь. Биш төв зүгээр энэ нэг юм удам дагсан нэг жаахан юм сулрал. Одоо хөл өмгчд нэг чагтан ширүүмсгээл нэг жилийн апресэнд ороод байна шүү дээ. Харахунд тэр чинь л нөгөө сунчаад нөгөө жоохон сулралтай болчоод цагааг нь шинж явахгүй. За цаашаа явъя. Танилцуулах тий. Тэгээ 97 оны хөтлийн ерөнхий боловсролын сургуулийн 97 оны 10 дугаар ангийг Батбаяг дарагтай ангийг төгсөглөө. За энэ бол одоо Монголд ганцөө. За бараг ганцтай. Энэ аваргуудын лигийн финалийн плит. За илүү да. 2010 он. Харин дотор талын одоо тэгээд одоо би одоо бүтлгүүгээсээ болоод одоо яг ингээд тэгээд дотор нь ингээд суух судалтай энэ нөгөө VIP юу болохоор шууд энэтэйгээ байгаа юм. Би нөгөө serial гэсэн. Харин тийм ээ тэр чинь л харин тэр чинь наа чинь би баалгаар орж гарч байгаа шүү дээ би чинь. Шилдэг тайлбарлагч болсон гэсэн гэдэг. Тэгсэн тэнд дэлхийн тэр 200 хэдэн улсын шилдэгүүдэд өгдөг бэлгийг Швейцарын цагийн компани 3 янзын оосортоогоор энэ цаг бол одоо ер нь 13 оноос хойш бол одоо өнөөдөр хүртэл явж байгаа юм шүү одоо. Энэ ер нь их удаа явсан да. Зүүдэг юм уу та тэгээд? Үгүй баяр ёслолтын үеэр л зүүн шүү дээ. Тэр одоо энийг хараа зүүчгэр хүн юм нөгөө эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаа гэчээр намайг энийг зүүчгэр нэг 10 дугаар ангийн хүүхдийн цаг зүүччих зарим бол хараад авах юм аа. Хараа. Энийний ардлыг ингээд харах юм бол энэ харж байна уу тэр Wembley 2010 финал гэж. Финал гэж байгаа тийм ээ. Англи хэлтэй үнд бол файнал гэдэг гэсэн үг л да. Файнал гэж дуудмаар л байлаа л да яг хөө финал орос хэлтэй хүн байгаа учраас би финал гэж байгаа. За финал. За Москвагийн Спартак. Амьдрал минь. Миний амьдрал. Энэ бол ерөөсөө миний л амьдрал. Ямар сандаа энэ улаан бөмбөгөө авчаад энэ охиноо тоглоод ажих вэ гэдээ ийш нь одоо нуучаад аавч хоёрт нь хэлээд байгаа. Битил үзүүлж үзээрэй зүгээр одоо бурхан багш минь аврал. Нэг хүүхдээ хэрэлдээд ирлээ. Дараа нь би юугаа олж авах вэ гэдэг. Энэ ингээд барьж үзэх гэж болох уу? Барьж үзэж болно. Би насны дүрсэн болгоод яа. Москвагийн Спартакийн одоо дэлгүүрээс авсан. Тэгээ хоёр ороолт байж байна. Тэ одоо тэр усны сав байна. Хөрний оосрууд. Карт байж нүрдэг юм болж. Нэрээ уудсыг Спартак. За. Тэгээ машин дээр тавиач тээ тэгээ наадахад. Үгүй яг ихтэй тоонуудын дарч л дээ ингээд байж хахад хүн хараад уг нь бол юм мэддэг хүн бол энэ бол Волжагийн машин байна гэж мэдгэр баг. Тийм байна. Яг үнэ фанатууд одоо бол Спартак энэ нөхөр энэ байж мэдгэл юм гин. Тэгээ гадаа би ингээд дооснаар болоод машинд өөр байгаад гэх. За. Тийм хаа. Ливерпулийн TG гэдэг залуу бас нөгөө хувьц сэргэлэл хийдэг шүү дээ. Тэр залуу бүр надад зориулж Балжаахад танд нэрийн уудс хийж өгмөр байна. Та яаж хийх юм бэ? Яах юм бэ? Ерөөсөө Спартакийн зогсож байна. Тэр зогслоо. Уучлаарай. Уцтайд. Ерөөсөө тийм юу? За та бол Спартакийн фанат юм байж. Би ч бас багтаа хүн шүү дээ. Чи ямар дэмждэг вэ? Ганцаараа л багтаа хүн шиг. Аль нэг барьж да. Энэ одоо таач микрофон сайн барьж байгаа биз? За сайн барин. Микрофоныг бол янз юм барин. Микрофоныг сайн барина үү? Цагаан өмсгөл Реал Мадрид. Яа, Господи Боже. За. Тодоос тод хэлээч. Английн яг клуб Манчестер Юнайтедийн алтан фанат алтан дөрөв гэдэг чинь үүнийг юм байна шүү дээ. Харин би орж нүр тусчаалаа харин. Тусчихсан уу? Тийм, шууд тусчихсан. Энэ яг 2008 оны аваргуудын лигийн финалд Макаогоос авсан эдэлтэй. Тэгээ яг үнэ. Тэгээд энэ хоёртоо би бол хайртай. Ягаад гэвэл миний хамгийн анхны худалдаж авсан
тайлбарлагч болсныхаа дараа гадаад явж үзээд худалдаж авсан нь энэ. Спартакаар би сэтгэлэн гойдгийн энэ хоёроор чинь би тайлбараа гойдөг юм аа. Манчестер Юнайтедийн тайлбар гэдэг бол үнэхээр миний хүсэн хүлээдэг тайлбаруудын нэг үед юм аа. Нэг нодлон Манчестер Юнайтедийн дунд нэг яриа гарсан байсан. Балжаах 7 тоглолт дараалан тайлбарлаад манайх нэг ч хожигдсангүй балжаахаар тайлбарлуулаа гэж. Энэ бол зүгээр би сайндаа биш. Тэгэхдээ фанатууд ингэж бодож байна. Миний тайлбар энэ вагийг тайлбарласнараа бүр их гоё болж өгч байгаагийн шинж юм болоо гэж би зөв хэлээд байна. Багийнхаа төлөө дэмжиж байгаа итгэл найдвар сүүлдээ сүсэг бишрэл хүртэл болж хувирж штэ бүр те. Итгэл найдварын бол дөл болж хувирж штэ. Яг зөв. Хожигчод шамтах хэрэгтэй. Гэхдээ балжаагаар тайлбарлуулъя гэдэг нь итгэл найдвар багийг дэмжих тэр дэмжлэг сүүлдээ сүсэг бишрэл болж хувирж байна те. Балжаагаар л тайлбарлуул болж байна гэдэг. Гоё шүү. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Зя. Нэг хэдэн найзуудын зураг бий. За. Нэг ийшээ нэг харахгүй бол бас болохгүй. За. Миний найзууд гэдэг бол ерөөсөө би эднэртэй л эрхэлдэг. Эднэртэйгээ байхаараа энэ миний Сэлэнг аймгийн Санд сумын 10 жилийн нэг ангийнхан л та. Тэгээ одоо бүгдээрээ байхаар би яг хүнээрээ байдаг. Яг бага насаараа байдаг. Эднэртэйгээ байхаар би яг хуучныхаа хүүхэд насныхаа аз жаргалтай юмыг ярьдаг. Эднэртэйгээ байхаараа би худлаа зан гаргадаггүй, худлаа байдаггүй. Юусе бид нар юусе яг ингээ хүүхдүүд бидний наймуулж цуглах юм бол бидний дэргэд нэг 35 та 8 залуу бол ер нь яриагаараач ер нь хил амаараач барилцаад авсан ч тэр 35 та 8 залуу бол хөшtöндөө нэр. Бид нар тэгжил залуучдаг би энэ харах. Ингэж гэртээ бол одоо би өшөө том гайр орон сууцтай болоход бол ер нь зүгээр хоомрын зүгээр бурхныхаа наахан нэг аранаалдаага 50 тэгэл энэ эдигээ бол 50 даа. 2012 оны Сэлэнгийн наадам дээр очсон жуулчид Вьетнамыг л харж яллаа шүү дээ. Сэлэнгийн аймгийн төвийн баг хэндрүүлсэн чамаагүй бид хэд сумда концерт тоглоно, хошин шоу тоглоно, бүжиг зохион ахнаас идэхгүй хөтлчин Нөхөрлөл гэхээр одоо бид нар ер нь бол амьдралын замд олон нөхөрлөл байдаг. Гэхдээ энэ наймуула ингээд байхын утга нь өдийг хүртэлтэй. Одоо ингээд нар зов иргсэн одоо энэ бүсшгээ чангарч ирчихсэн тэр нөхрөлийн яг утга нь юу байсан бэ? Мэднэм ийм л учраас ийм л нэг үзүүр дээр байсан учраас өдийг хүртэл бид ингээд хатгсан шиг байна да. Ойлголцол. Би бол ерөөсөө ямар ч асуудал үүдэх. Чи өдгөр өнөөдөр хүн харахад найз юм шиг болов. Чи өдгөр ойлгохгүй юм дэр би энэ ойлгохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бидний амийн дунд гэж бид тэндээ би нэг зүгээр ингээ харцаараа л ойлголцсон. Ерөөсөө цэвэр ойлголцол. Ерөөсөө ямар ч өөр одоо надад бол яг тийм оноож хэлэх үг бол ерөөсөө олдохгүй. Манай найзуудын хүмүүс мууч хэлнэ, сайн хэлнэ. Надад бол эдгээр шиг болсоо одоо дахиж болдохгүй. Өнөөдрийн хотын найзууд бол зүгээр л нэг үл ажлын найз, нэг бол мөнгөний найз. Үнэн бичтэй нэр. Үнэн сүүлийн үеийн найзууд бол тийм л биш. Нэг бол би тэднэрт хэрэгтэй, нэг бол тэд надад хэрэгтэй. Хоёрын дундаас мөнгө босч явах хэрэгтэй гэсэн найзлаанууд багтдаг биш. Тэгэхээр биднэрт бол тийм биш. Дахиад үзүүлэх юм байгаа. За. Одоо энэ дээр стенэр жигхэн сони. За балжин ийм л хувцастай хүн чамдаг улсууд их хувцас харуулдаг юм байлээ. За. Дандаа давхарлаа өлөгцсөн байж байгаа. Челсигийн Самсунгийн үеийн энэ Манчестер Юнайтедийн энэ Колумбиа Самсун тэгээд Пичакнод үеийн энэ Оросууд ингээд эхэлж байна. Ерөөсөө энэ бол ерөөсөө миний л одоо ганц гоё байна да. Тий, би энд эднэрээ би энэ хувцас өмсөд энэ найзуудаараа гоё. Яа тэр бол ер нь тэгээ тэр өдрийн бол амар том таашаал. Би найзуудтайгаа нэг уулзчихад би бол ер нь нэг 2 сардаа ажиллаа бол би бол янз юм. Юусе яг л найзар дутсан үнийг бол би өчл төрөгчөөр дутж байгаа хүнтэй бол
Ер нь бараг зөвөрлөө шүү. Ер нь их ганцаараа яваад хаваа одоод ингээд яасан хүн сайхан амжилтанд хүрнэ өөрийгөө болгоно л тоо. Тэ? Амьдралаа бол болгоно. Аваа ухтаа санаа зовоохгүй ингээд сайхан байлгана. Гэхдээ бид нар 90-ад оны үед нэгэнт л тийм байж чадаагүй. Наймуулаа ёсүүлээ ингээд атгцсан байсан юм чинь. Одоо тэгээд тэрийгэ зогсооно гэдэг бол айгуу тийм юу талаад юм байна. Бид нар бол сайн бол тэгээд бид нар 5 жил бөөгнөр үгүй гэж байгаа сая бид нар оноо дараа бөөгнөрсөн. Бид нар хэнч бөөгнөр гээгүй. Нэг мэдсэн жил арай автобусны бодол дээр бүгд байсан. Тэгэл нэг мэдсэн жил бид нар сайхан дуулна. Тэгэл караокед орсон. Тэгэл юм ихэлсэн. Тэгэл өстө бараг 3 хоногийн дараа тарсан. Би уцтаа асуусан. Харамсч юм уу та нар гэсэн. Юу харамсах юм бэ? Би бүр мөнгөн дээр нь хүртэл асуусан. Чи тэдийг харахс харамсч юм уу? Юу яриад байгаа юм бэ? Чи 3 өдрийн ажлаа алдлаа гэсэн харамсч юм уу? Бүгд амар тийм. Сэтгэлийн ирч хүчийг бол ерөөсөө одоо эднээс л авдаг болчтой юм биш тийм. Жишээлх юм бол надад ямар ч тийм хамаагүй намайг таньдгүй одоо хан уул дүүргийн засаг дараа алдарч авлаа нэг өрөө байрыг над төгс. Бийжтэйгээ охинтойгоо би толгойд найзынхаа хашаанд амьдарч ирсэн. Талын би удалтаж авъя гэв. Тэгсэн орон сууц корпорац гэж юм гарч ирнэ гэсэн алдарч авлан гэж хүн байдаг гэсэн нэг ороо хөлөн бүгд зочноор хүрээд ирэхээр би маргааш нь явж ирээ өмнө хэлсэн чинь. Хөлөнгөний төлөө ингэж яваа хүнд би одоо их мэдлийнхаа хүрээнд сайхан төлбөрийн төлөөд яваараа ингээрээ тэгээрээ би одоо улсуудад нэг бид эдэн саяар дэрийг бодлож яваад энэ гэж бодлоо яриад байх. Өөрөөсөө камер харахаараа би бол өөрийнхөө яг үннээрээ л өгдөг. Тэгээд миний найз хүртэл тэгтэл одоо намайг оттор ихтэл ашиндаа байлгаад 9 дугаар сургуульд ажиллаж байхад ханы материал толгойд тэр байгаагүйс бол би 100 айлд нэг айлын төрөөсөө хашаанд ээжийнхэн таваантай гэрийг барьсан л байна шүү. Тэгэхээр болж байгаа. Та бол одоо 50 насыг зоогулж байна. Тийм үү? Эр хүний хувьд бол нэг талаасаа бол залуу нас бас биш. Нөгөө талаас эр хүний хувьд бас өндөр нас богшин бас биш. Бас идэр сайхан нас мөн. Гэхдээ зүгээр яг би бодож байна л доо. Яагаад энэ олон жил та зүгээр ингэ те эр хүн шиг амьдрах та гэдэг өөрийн гэсэн юу гэдэг юм. Яагаад заавал тэр 100 айлын байг хашаанд яагаад заавал толгойд найзынхаа байшинд өөрөө гар хөдлөмөр ингээ босгосон хүний өдөөснүүд их царах тэр сайхан амьдралыг одоо босгоогүй гэх нь хаашаа юм. Юу тохиолдов танд гэж. Ерөөсөө энэ дэр бидний ирэн ерөөсөө нэг тийм хов хүний нэг тийм хөөрөө, сагсуу, доргоо тийм олонтойгоо байна энэ төр гэсэн нэг ийм зан хитрхээрээ бол бурууддаг гэдгийн жишээ бол би. Би ерөөсөө ингэж ерөөсөө бүх хүнтэй л ерөөсөө их найз ерөөсөө олсон уснаа ингэдэг гэж нэгдүгээр тэр. Хоёрдугаарт би нийгмийг өнөөдөр ч Монголоо тийм сайхан амьдраагүй байна. Нийгмээрээ бид нар намайг идэр залуу байхад нийгмээрээ аригдсан. Хаан дээр 17 жинглэг спирт энэ энэ уусан. Би л уусан шүү дээ. Бид нар л уусан. Бид нар талцаасан шүү дээ. Зээлсэн шүү дээ баг. Бид нар бол ерөөсөө яг тэгж манай нийт одоо яг бүгд адилхан. Ерөөсөө тэр нэг мөнхийн залуу байх юм шиг нэг өрхний оосор шиг дэрвж явах юм ийм бас юунд хүрэх юм а гэдэг юм үлгэрч шиг бол тэрэлтэй. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Энэ охин гэж ерөөсөө ойрч чадахгүй байгаад явуулчлаас холоор зүгтэж явсараа багт хин гэдэг лээ чамайг. Сүндриан гэдэг лөө. За алив сүндриан да. За алив аав нээж наваарай. За. Нэрс байна. Оо за баярлалаа. Чацарган байна. Ансын дуртай мó? За арсын сүндриад өгч. За ингээд харалцахгүй. Их орны эрүүл хүнсэнд дургасан ийдэн гэж байгаа шүү дээ. Тэгээд энийг өгч майч царна 2 литрийг төрүүлсэн. Энэ тэг ингээд хэрэгснийхээ дараа ингээд сүү игээд аваа явчих шүү дээ.
Ерөөс ингээ амар монголчилдаг те ерөөсөө. За ингээд хийчих. За баяртай баярлаа сайхан олоор дайсан. Баяртай. За ууга баяртай гэж тэгвэл. Ууртаа нойр бүлцэн харин тийм баг шиг байна. Гоо явахгүй гин. За яах юм тэгээд энэ надтай зүг хонох юм уу? Тэг юм уу? За. За баяртай цаа баярлаа. Гэр бүлхэн ийм сайхан жаргалтай байг. Ер нь тэрэгтэй бол нэргээд туслаад байна. Тэгнь. Ер нь тэгээ бас яг нэг тийм санаагаар нэг сайхан тусалж байсан. Сэтгэхгүй л байгаа. Гараад явахаар Мэдхгүй одоо яагаад вэ? Би нэг бол дээрээс бүр тасархай хэмрүүдүүд ийм үү. Тийм тэгнь ерөөс энэ муу идэ чинь одоо ингэчихгүй тэгчихгүй гээл ингэн тэгээ ханаад томоотой үед бол одоо эмнэлэгт бити ингэчээсээ тэгчээсээ гэл ерөөс ганц санаа зовж байгаа юм одоо наадам. Нэг стакан пив уучихд бол өрн татгалзах юм байхгүй үз. Хүрхрээ Монголын улмгийн алтан тунш хүрхрээ би энийг бол одоо энэ хүрхрээгийн хүний өмнө барихад бол одоо байнга нүүр бардан байдаг үндэсний хөрөнгө оруулагч. 4 минут өргөснөөс ч нэг 2-ыг аваад ирж. Тэгээ үгдгэлээ татгалзахын аргагүй санал байна гэдэг. За би яваад ирээ. Хаана хөршин байгаа юм. За. За юм дэ. Я. За. Хөршин дээрээс авчих. Тэгэхгүй аачих. Энэ Монголын хөлбөмбөгт 4 жилийн хугацаанд 500 саяын хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр энэ 10 үндэс компани захирал оргил захирлын хувьд за тэгээ менежер байгалмаа одоо ерөөсө хөлбөмбөгийн төлөө 500 сая гэдэг бол их мөнгөж. Том хөрөнгө оруулалт те. Яг үнэ. Ерөөсө нэг 3 сайхан хөлбөмбөгчин дөрвөл тэгэл болоо гэсэн зорилготой байгаа. Тэгсэн мөртлөө. Тий. Их юм өсөхгүй байгаа. Гэхдээ чинь л амар гай том штэ. Юу 3 бэвэр 1 2 байгаа тий. Одоо стан. За. За. За тэгээ сайхан амраараа. Сайхан ярилцлага болсон гэж бодож байна. Газар унтж штэ. Хамаагүй. Үнэн хамаагүй. Эхнэр ирэх юм бол би орд илгэн ирэхгүй бол би одоо наагур зүгээр л унтаадаг юм тэгээд. Тийм шүү тийм хамаагүй. За. Хөлбөмбөгийн төлөө. Хөлбөмбөгийн төлөө. Цаашдаа ажил хөдөлмөрийн төлөө. Төлөв яах вэ? За. Балжны өдрөөр нэвтрүүлэгт нэг ороод өгөө. Чи хүнээс асуусаар байгаад чамд бас нэг ярмаар юм байдаг үсттэй. Байхаа шүү дээ. Байхаа л. Ямаас бас чиний нэг энэ дотор бас юу бодогдож явдгийг тэрийг бас үзэгчдэд нэг сонсгоё л доо. Тэгэхгүй тэгэл чи нэг ингээл хүн байцаагаал айлын скаф савны хичээл яваад байгаа. Скаф савны хичээгүй. Энэ ингээд нэгдсэн шүү дээ тийм ингээд тийм. Дагуулж л байхгүй. Тиймээ тийм. Тэгээд 50 сул. Тэгээ. Танд яалаа гэж үгөөх үү? Амлж гин. За амлалтын төлөө. Таби мишок аваад ий. Тэ, ерөөсөө шууд шүү дээрсэн. Хамаагүй тэр фармаар дуу тийшээ өхүүлдөх. Хамаагүй. Ханаач дуулаа. Миний гэшүүл тасархаа юу? Сэтгэлгүй ядах юм. Наад чинь одоо би энэ мөрөн дээр алхахтай имийг бол би бол хайгүй. Зүгээр чулгаа цагаан одоо аль биесны ихтэйгээр одоо монаар гэдэг Джерси дэлгүр стор стори. Өөр хараад сая үстэй. хараад өөр. За. Орос хэлний багш Ар Монголын алдарт хөлбөмбөг тайлбарлагч Балжны Махихыг зорж ирсэн. Ороод ирэхэд хамгийн ихний яриа бол Балжны Махын эснэр ах нь тугч байсан тугалж хариулсан хүн гэж. Өнөөдөр Балжны Махын 2006 оноос хойш хөлбөмбөг тайлбарласнаас хойш яг тэр Балжны Махын тайлбарыг сонсоод маш олон залуучууд, маш олон хүмүүс хөлбөмбөг таартай болсон.
Балжин мах бол их олон бурхантай. Ижиг их тэр гайхалтай бурхан. Хөл бөмбөгийн бурхан. Хамгийн гол нь хойд дүрн өвөөгийнхөө ахыхаа хойд дүрн болж ирсэн энэ бурхан олон бурхтын дундаас бас амьдралын замд алдаа оноотой байсан ч гэсэн хань ижлээ бас бурхан шиг бас хүндэлдэг ийм нэгэн эр хүн байна. Би болж байхыг их ааштай хүн гэж сонсч байсан. Гэхдээ өнгөц зүр холоос харахад ааштай боловч дөхөөд ингээд ойртой тарьцвал нэг нөгөө ярьдаг. Магадгүй залуучууд бидэнд илүү их хэлж мэдхээр ийм амьдрал үзсэн. Гэхдээ тэмүүлэл дүүрэн ийм сайхан эр хүн юм байна. Энэ гэрээс би болж байхын хэлсэн ганцхан үгийг илүү ихээр би өөрчилж гарах гэж бодож байна. Энэ бол эр хүн чиний 1000 зүв байсан чи эмэгтэй хүн ууж л байвал чиний буруу гэдэг үг. Энийг хүн бүхэн дотроо бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд нөгөө сайхан яриатай ийм сайхан эр хүн, ийм сайхан эр хүний илэрхийлэл, ийм нэгэн гэрт дөрвөн охины аав мэт ингэж амьдарч байна. Тэгээд үнэхээр бахтам сайхан юм аа. Одоо ингэж унтаж амръя да. Сайхан амраарай. Миний дөрсөж бас тэгээд. За тэгээд зүүндийнхөө. Сайхан амруу. Би өрхрөө онтолсонгүй юу? Би өөр зурж хөрсөн юм шиг. Та амарсан уу? Сайхан амарсан. За энэ цай. За. Танаа таныгийн танаа цай. За манай таныгийн манай цай. Энэ манай таныгийн танаа цайны энэ том нь. За том нь. Энэ танаа таныгийн танаа цайны зүстэй байна. За. Кофе уудаг та өстөнө яг юун дээрээ тайлбар хийж явах та шүндөлөөр одоо. Тайлбар хийж явах та кофе уугаарай. Латте. За. За, одоо ингээд та эмзэг рүүгээ мордно гэж байгаа. Мордно. Ер нь тийм. 50-наас. Залууснаас биш. Гэхдээ хөгшнөөс биш. Одоо болж байхад ямар төлөвлөгөө байна? Ахт нь ер нь бол ойрын хугацаанд бодож байгаа нэг тийм төлөвлөгөө байна. Ах нь тэгэндээ. Гэсэн нэн төрөнд одоо юу гэдэг амьсгаа дээр тулсан одоо юу нэн төрөнд ахт нэг тийм төлөвлөгөө байгаа. Ахын ч гэдэг юм уу, ажлын ч гэдэг юм уу. Ахын төлөвлөгөө бол одоо ерөөсөө бодхоор бол одоо яриалгаа л да. Нэг хоёр өрөөр нэг амтан дуурайж урагшаа нэг хоёр гүүрээ гэхэд нэг гүүр давъя. Энэ олон ашиглалтанд ороогүй байр марнаас намар ямар авдаг арга чарга байдгийг тэрнгээр нь авъя. Тэр өчтөр орооны орж ирдэг гурвыг нааш нь оруулж ирье. Манай гурав чи хашаа байсан дөө. Тэгээд ер нь бол орон төлөвлөгөө бол тийм л байна. Түүнээс актер сүрхий би тийм баян болоо сэтэн болоо ингээ тгий гэсэн юм бол ахт нь бол алга. Тэгээ энэ зам бол одоо 90 жилийн их сайхан ээж. Тэгээ хийхэд нь сайхан оролцоод тэрнгээр нутагтаа очоод бас нэг тийм яг баяраар орлоо ингээ сууж яхад нутгийн нэг тийм юунууд ирэх чинь нөгөө нэг зочид төлөөлөгчд айл амтны найз нөхдийн хөргөн мөрүүд ирээд болж байхаа зураг даруулын энэ гэдэг үзэх чи гоё штэ бас яг тэр өдөр энэ төр бол тэгэлгүй ядгийн иргэн байна бас тэгээд бас гоё манай нутгийнхан ч тухайн нэгэн өнөөдөр намайг очиход тэнч тоохгүй манай нутаг
Яг тэр өдөр бол надаар бахарах шүү дээ. Өөрөө яах юм бахарахгүйгээ хайж. Сантайхан Тэглгүй яа. Яста нөгөө урдаа нөгөө юунд могод өрдөг мод гэдэг шиг тэгээд тэгэн. Тийм ба. тийм болж байгаа. За. Тийм л төлөвлөгөө байна зүгээр ер нь. Хотоос нэг 20 настайдаа өдний шиг тайлбарлагч болцсон бол би өөр юм бодцоо явах байсан бах уу. Тэг харахгүй хүнийг бас нэг бодол чиний хэлээр шүү дээ. Яг 50 нас гэдэг бол яг ингээ бодлоо ингээд яг их чинь ингээ бас нэг жоохон солруулаад ингээ татдаг юм байна. Тэгэхээр тэр өчигдөр орооны ярьдаг тэр нэг 8 найзаар хараа өнгөрдөг гэдэг нь нэг эргээс сэргээд нэг күнээр арайч нэг ирүү өдгөн нийлчээгүй ингэчээгүй нэгэд тий. Тэгээд тэр зөв байдлал ерөнхийдөө бол нэг тийм л байна. Төлөвлөгөө бол тийм байна. Ажлаа сайн хийх хэрэгтэй. Тий. Өмнө тулгарч байгаа ажлуудыг маш сайн хийх хэрэгтэй. Зүгээр дурын нэгэн хүн нэг аваргуудын лигийн шүгний 8 багийн учраа онолтыг таачаад маргааш нь ерөнхийлөгч илбэгд орж байгаа утсаар ярихт нь танихгүй. Ахаа танаа гэрээ хаана байдгийг та нэрээ хэлэхгүй бол би танад очихгүй гэж өвсөйдөгчгүй юм зүгээр бас. Дээрээ үнэндээ. Бас чамаг үндэсний дараа би нэг юм бодоогөр энэ дэр хэлээ. За. Чамд ер нь бол би бол чиний бол дайсан шүү дээ. Тийм. Чамд дутдаггүй юу? Үгүй ээ. 2007 оны телевизийн шилдэгүүдийн алтан шонхорнаадмыг санаж байна чи. 7 оныхыг уу? Тий. За санаж. Чи дөрүүлдгийг санаж байна. За би тэр жил алтан шогоор авсан. Авсан тийм ээ. Чиний өрсөлдөх шин байсныг мэдхгүй чи. Тийш. Юу? Тийш. Тийшс намайг инхүү захирал. За наад чинь зүгээр өл өмгөө өөрөө хөтлөө өөрөө тайлбарладаг шин. Наад номнацтай биш. Балчин нэмийг одоо тавьчих. Шилдэг хөтлөгчд те. Шилдэг хөтлөгчд. Чи байгаагүй байсан бол тэр үед хөтлөгч цөөхөн байсан. Би бол нэр нэлийн дээгүүрлэх суусан баг. Гэхдээ бид нар бол зүгээр хоорондоо ярьж байсан л та. Тийм 2007 он тийм ээ. Тэр бол миний амьдралаас салшгүй бас шүү дээ. Тийм. Мартах салгаа яах юм. Би телевиз дээр манай телевиз шууд дамжуулж ирсэн. Би телевиз дээр харахад чи тэгдсэн байхгүй. Шагналыг авчаад 28 дугаар телевизийн логогүй амьдрна гэдэг бол алтан дөрвийн хувьд бол одоо бол айгүй хэцүү боллоо. Маш хариуцлагатай боллоо. Би энийг ойлгож байна гэж. Чи бүр хэлсэн үгээд санаж ав заа. Тэгж хэлсэн чи. Үнэн биз дээ. Тийм. За. За цаагаа уучаад дүүн тэгээ мордъё доо. Одоо тэгье да. Тийм. Яг үнэ ирсэн юулгийн чин буцдаг. Орсон буруу хайрладаг. Орсон буруу хайрладаг. Тэ? Сайхан ярилцлага болсон бол би их баярлна. Чамайг би монтаж хийгээд үзээд ингээд яг нэвтрүүлэгт бэлэн болгосон ч юм болж байгаа. Айгүй гоё болжээ гэх юм бол айгүй баярлна. Тэ? Яг үнэ тэгээ сайхан болоосоо ахын ус сэтгэлээрээ байлаа. Би энэ камерын улаан гэрэл асах, прожектор асах яг өөрөөр болчдөг. Зарим хүмүүс ч бүр харин өөрөөр шалгуур болчдөг шүү дээ. Баарны ширээний ард өлөмбөг гэдэг чинь гэж ингэж дэлгэжсэн аа. Телевизээ хаалгаар зүгээр оруулж ирээд энэ хөлбөмбөг мэддэг гинэ гэхээр би мэдэхгүйгээ зүхтаадаг шүү дээ. Тэгэхэд би бол өөр л дөө арай өөр бас тийм зохион байгуулалттай. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Сэлэн аймгийн Сэлэнгийн өвөн нэмээ төгөөссөн Сэлхийн сураагүй орлогын сурсан Балжинэм гэдэг энэ манай Сэлэн нутгийн залуучуудын одоо сайхан баян уул гэж байдаг. Тэгээд одоо баян ирээдүйн хөгжил сангийн залуучуудын хийсэн шатар. Яг үнэ энэ бол ерөөсөө одоо алтан дөрөв өнөөдөр бол одоо 30-тай гэж бодоход 70 жилийн баталгаатай хаймрын ийм шатар өргөн дотроо. Өргөн бол дотроо бол одоо юу та. Тийм манай нутгийн хүүхдүүдийн хийсэн уран бүтээл ингээд танаа цуслагын байрыг чимэж байг. Шүүдэг шатар нүү. Тэг хүүгээ яг тоон сайн болно шүү хүү чинь. Алтан дөрөв шиг тоонд мууж болно. За энэ Балжинэмтэй өдөр нэвтрүүлгийг анхнаас нь ивент тэгсэн оргил маркет гэдэг энэ худалдааны зах юм билээ. Энэ туулын ирэг дээр үйдэг. Тийм яг үнэ. Тэгээ ийм нэртэй тийм хүнсний зах. Ерөөсөө машины дугаарын үйлчлэлтэй хамааргүй тийм яг туулгалын ирэг дээр үйж идэг. За
тэр органик маркетинг бүтээгдэхүүнүүд бол одоо энэ дотор олдоо байгаа. За энийг ингээд шатраажи дээр нь хийж. Тэгээ хийж. За энэ уут нь бол одоо эко уут. Хаягдаад энэ гялгар уут шиг байгальд хэдэн зуун жил ингэж хаягдахгүй ингээд эхнэр чинь дараагийнхаа юмыг хийгээ. За энэ мэлжний миний л амьдрал. За наач энэ сонирм байна. Өнөө шөнө ярьсан бүх юмыг л энд ярьлаа. Шүнжэнгөө ярьлаа, ороожонгоо ярьлаа, шүн өглөө бүр ярьлаа. Бүх амьдрал энэ дээр байгаа. Тэр найз нөхөд гэж юу байсан? Наа чи бүр нарийн нандин юм байгаа. Хэдэн онд ажиллаа салгатахаа шахажсэн, хэдэн онд ингэж ийсэн гэдэг юм нь бол одоо бүгд байж байгаа. Түүнээс би тэгж урамжиг яг би ингэж өөрөө ярьж байгаа юм шиг стилээрээ битсэн. Тийм би яг ингээд хэдэн сарын тэдний өдөр харвахын гол дээр манай өвөө дашин жилэн бензин буулгачаа буцаж явхад балжин юм төрж үйжээ гэдгээс нь ингээд явсан байгаа шүү. За юу. За гэлээ. Энэ одоо манай нэвтрүүлгийн балжин юмтай өдрийн үеийн тэтгэгч. За. Одоо би чамд бол одоо бүр албан ёсоор одоо чи нэвтрүүлэх заавал орно гэж амласан. Энэ нөгөө цэник одоо энэ хужраар эрдэсчүүлсэн цэвэр ус энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүгдээрээ айл болгон гадаадын юмыг хэрэглэх үү Монс хүнс компани бүтээгдэхүүн. За ингээд зайлшгүй бүгд нь одоо торонд. За одоо ер нь босоо. За босноо. Босоо. Гэлээ чинь яс. Яа яс. За. Зүгээр яа. За. Хүнийг баярлуулах шиг сайхан юм ерөөсөй байдгүй. Би арай хүнд нэг жоохон тус өргөчөө тэр хүн баярлж байгааг нь харах надад айгүй гоё байдаг юм үнэндээ. Яг үнэ. Би чамайг за ялангуяа нэр гэдэг одоо ингээд ямар цохолтой нүш одоо наад бол чи бүгд л ерөөсөй чамд амин дэм ерөөс. Энэ эрдэсчүүлсэн усыг өглөө болгоо ууж явах хэвээр наад чи байгаа шүү ерөөс. Хужраар эрдэсчүүлсэн. За би бол энэ танаа цаа энийг бол одоо ерөөсөө одоо эхнэрээ ирэхэд алтан дөрөв ирсэн гэхээр нэвтрүүлэг гарахаас өмнө үнэмшихгүй. Тэгэхээр за энэ байна өө гэд ингээ сайхан үзүүлнэ одоо. Үзүүлэх нь байна. За ямар ч юм ишлнэ. Бас юм нэг явж утсан. Май за. Май бас үндэсний үйлдвэрлэлд дэмжих хэрэгтэй. Бүрөөсөө үзээд байх нь биш дэрээсөө. Дэмбэ сайн уу? Тий, их орны эрүүл хүнсийг эйднэс гэж байгаа. Нэрс 2 литрийн савлгатай. Дуусан гутан сүүгээд аваад явахгүй. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За, тоноосонд баярлалаа болж.